Цагдаагийн байгууллага одоо тухайн хуулиар хүлээсэн үүргээрээ одоо аюулын цэргийн үнэлгээ хийгээд за аюулын цэргийн зэрэг өндөртэй гарсан. За эсвэл одоо хүүхэд хүчирхийлд өртсөн тохиолдолд бол одоо хохирчийн зөвшөөрөл өгсөн эсхийг одоо үл харгалзан тухайн одоо сум дүүрэг, сум хорооны багийн одоо хамтарсан багт буюу нийгмийн ажилтнанд одоо мэдэгдэх энэ үүргийг хүлээж байгаа. Тэгэхээр энэ гэрүүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулиар маань бол энэ хамтарсан багийн хүлээх үүрэг энэ үйл ажиллагааг нэлээд өргөн хүрээнд тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бол хамтарсан багаар энэ ажиллана гэдэг маань бол хамтарсан багт сургуулийн нийгмийн ажилтан, засаг дарга, за тэгээд цагдаагийн ажилтнууд гэдэг ингээд энэ хүмүүс маань хамтарсан багаар ажиллаж энэ одоо эрсдлийн үнэлгээг тогтоох ёстой. Тэгээд энэ эрсдлийн үнэлгээ өндөртөө энэ хүмүүсийг бол цагдаагийн байгууллагад мэдэгдэж хандаж одоо энэ цагдаагийн байгууллага энэ дээр нь бол одоо шуурхай ажил арга хэмжээг авч хуулийн дагуу одоо тухайн хүмүүсийн эрхийг хамгаалах ажлыг зохион байгуулах ёстой. За тэгээд энэ ер нь бол энэ яг энэ гэрүүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн энэ шинжилэн батлагдсанараа бид нэр их олон ажлуудыг одоо энэ давуу талууд олон ажлууд одоо нэлээд энэ төвшөлт байдлаар зохион байгуулагдана гэж харж байгаа. Юунууд тэрүүнд бол мэдээж өмнө байсан хуулиар бол хэвчлэн одоо тухайн гэрүүлийн хүчирхийллийн гэмтэрэг маань захиргааны зөрчлийн хэмжээнд чийдэгддэг байсан бол энэ шинэ хуулиар бол гэрүүлийн хүчирхийлэл бол гэмтэрэг юм а гэдгийг тодорхойлж өгснөөрөө энэ хуулийн дах одоо гэрүүлийн хүчирхийлэл үйлдэгчид тэр тусмаа одоо удаа дараа дахин давтан үйлдэгдэг, даймжирдаг энэ гэмтрийг таслан зогсоох одоо нэг энд гаргалгаа болж өгж байгаа.